Мас цэрэн долбор байна. Би 88 настай Монгол улсын авиа тамирчин ийм хүн байна. Тэгээд Атлант яагаад орсон бэ гэвэл одоо нутгийн охин гэр бүлтэйгээ манайд ирээд энэ атомыг танилцуулаад одоо та энэ хүч тамирын юм хийдэг олон улсын тэмцээнд төвдөлхийн тэмцээнд байнга оролцох тэмцээний тархлаа сайжруулдаг сайхан бүтээгдэхүүнийг хэрэглээж одоо манай компанид орж одоо маргааш сургалтын сургалтанд очиад суучаач гэсэн. Тэгээд тэр үед би нэг шивэд улсад хөл үүдээ. Тэр үед шивэд улсад болох Мөнгөд мастерлуудын дэлхийн тэмцээнд явж ирсэн учраас очно гайгүй сайхан айтаахан бүтээгдэхүүн олоод уучих юмсан бай гэж бодож ирсэн учраас би сургалтанд нь одоо шууд яваад ирсэн. Тэгээд сургалт бүтээгдэхүүний танилцуулаад бүтээгдэхүүн боломжийн санагдсан. Тэгээд маркетинг бас энэ бүтээгдэхүүн хэрэглэхээс гадна бас бизнесийг хийж болдог болох боломж байдгийн гэхдээ маркетингийн бас сонслоо. Тэгээд энийг тайлбарлуулад маркет нь одоо би чинь залуухан 60 настай байхдаа би өчнөө олон шүлжээнд явж ийлээ. Тэгээд тэр үеийн шүлжээний маркетингтэй энэ компанийнхаа маркетинг, атомын компани маркетинг ачуулаад үзсэн чинь бүртээ шал өөр ямаа тэмээс зөрүүтэй. Тийм учраас би за гэртээ түргөө бүтээгдэхүүний хэрэглэх юм чинь бас бизнесийн хий гэсэн шийдвэр нэг төр шийдвэр гаргаад би тэгээд бүртгүүлж игээд ингээл үнэгүй бүртгүүлнэ. Энд чинь бусад шилжээнүүдэд бол хэдэн сая төгрөг аваад баахан бүтээгдэхүүнүүд өгдөг штеп. Тэгээд энд чинь үнэгүй бүртгэдэг учраас за бүртгүүлж игээд бүтээгдэхүүний хэрэглээгээд ингээд шийдвэрээ гаргаад Атомд анх орсон. Тэгээ Атомд одоо би ороод жил гарын 2 жил шахам болж энэ хугацаанд энэ химийн гэдэг бүтээгдэхүүнийг одоо байнгын хэрэглэж байгаа 10 хэдэн хайрцгийг хэрэглэсэн. Үнэхээр сайн өстой хүний дархлааг сайжруулдаг гэдэг анхаарсан юм. Үнэхээр дархлаа сайжруулдаг. Энэ химийн хэрэглэхээс өмнө байнгын далтны имийг уудаг байсан. Бас нөгөө шидэлтнээсээ болдог юм шиддэг хүн шүү дээ. Тийм учраас тэрнээсээ болдог мөр хоёр мөр их өвддөг байсан. Тэгээд хожирт явна, бас шаруулна, зүү тавиулна, банк тавиулна. Тэгээд насаас чигээр бүр тэмцээн уралдаанд орж өвдөд байвал бас нөгөө өвчин амтгах юм уугаад тэгж байсан. Химийн бүтээгдэхүүнийг ууснаас хойш далтны хаймыг уухаа байсан. Огт миний даалт бол хим болсон. Тэгвэл хоёрдугаар нөгөө мөр өвдөж чинь зүгээр болсон. Би нөгөө өвдөхөө болгохтой зэрэг чинь хүн чинь хэрэгээ мэдгүй юм байлээ шүү дээ. Хэзээ зүгээр болсноо мэдгүй мөр өвдөхөө байсан. Тэгээд энэ дээрээс үзэхэд бол хүний дархлаа сайжрахтай зэрэг хууч өвчин тийм өвчнүүд бол илаашт юм байна гэсэн онш өөртөө тавьсан. За тэгээд энэ одоо 2 жил шахам хугацаанд би атом чинь 7 цалтай 7 цалны одоо 3 дахь цалыг хийсэн. За мөнгө төгрөгийн хувьд бас хөөрхөн тэмцээн уралдаанд явах одоо нэмэр хандаг болох юу цалин мөнгө авсан нэг одоо энэ хугацаанд чинь 40 гаруй сая төгрөг авсан байлээ. Уушуултаараа нэг. Тэгээд одоо үстэй хүн чинь хийм болохтой зэрэг бас за төр биш одоо би чинь нэг юм даралтаараа тэрэндээ эцэслэг хүрэх гэж юу зүтгэдэг хүн шүү дээ. Тэгээд камераар бол зөндөө олон хүн хичээж ирсэн. Тэгээд тэрнээс чинь зарим нь балигаад суугаад зарим бали гэхээр байгаа. Би чинь 17 настайгаас одоо ингээд 88 нас хүртэл
спортоор хичээж ингээд 80 хэдэн наснда гавьяат тамирчин болсон. Тэгээд энэ гавьяат тамирчин болоход бол 60-70 жил хичээлдэж хөгжмөрлөж дэлхийн сургуулийн хийж уран тэмцээнд орж одоо мөнгө төлбөрийн зарцуулж хэрэгжээж 60-70 жилийн хугацаанд тэр зарсан зорилготой хүчээсэн. Тэгвэл атам ингээд алсын харааг одоо энэ шинэ ирсэн улсууд бол хуучин улсууд нэлээд ойлгocтой байгаа бах. Шинэ ирсэн улсууд энэ атомын алсын харааг дараа улсууд ярих баг. Сайн анхаарал энийг ойлгосон хүн бол өстой энэ салахын нөхцөл байхгүй. Энэ тийм учраас би нөгөө төр нэг зорилго тавьж яснаа одоо бүр зорилго тавиад энэ эдийн нас гэсэн ч гэсэн ямар ч гэсэн тэр сайхан цолоодлын хүртхэмсэн одоо санхүүгийн эрхчлөөнд хүртхэмсэн жил гарын хугацаанд тэгээд мөнгө төлөө очиж байгаа юм чинь цаашдаа том цол молтой болоод ингээд эрэхтэй зэрэг чинь одоо бас их учиртай юм байна. Тэгтээ зэрэг бас эцэстний хүртэл ажиллана энэ цолыг одоо ахын төлөө хичээж ажиллаж байгаа. За тэгээд энэ одоо шинэ улсуудад хэлэхэд энэ бүтээгдэхүүн энэ атомын бүтээгдэхүүн энэ атомд ажиллахдаа яаж ажиллах вэ гэхээр хамгийн гол нь ойлгох хэрэгтэй. Энэ алсын харааг нь ойлгож, энийг ойлгосон хүн салахгүй ойлгох хэрэгтэй. За ойлгосныхаа эцэст яг хэрэгтэй бага бүрдүүлэх хэрэгтэй. Тэгээд ажиллаад өөртөө хэрэгтэй юмнуудыг авч хэрэглэх хэрэгтэй. Өөрөө хэрэглээгээр нэг хүн хийж чаддаггүй юм байна лээ. Тэгээд атомд чинь одоо хүний хэрэгцээнд хэрэглэх бүх юм байгаа шүү дээ. Ерөөсөө жишээлх юм бол одоо хомс сугарлаа ихэд хомсны юм байна. Одоо үс толгой юу одоо яадаг вэ нэг цагаа юу бий болоод тэгвэл тэрийг даах тэгээд аимс хотод левчин бандаж одоо юу байдгийг байхгүй хүнд хэрэгтэй бүх юм байгаа. Гэхдээ зэрэг энэ бүх юмыг өөр дэлгүүрээс авахгүйгээр захиалаад энэ чагаас аваад эртээ дөгөө хямд үнэтэй шүдэ чинь тэгээ баталгаатай зарим бүтээгдэхүүнүүд чинь одоо энэ тийм бусад газрын бүтээгдэхүүнүүд чинь одоо дахин хэвлэгдээл энэ тийм одоо өөрчлөгдөөл хуурж муурын юмнууд байна. Тэгвэл атом тийм юм ерөөсөө байхгүй тусгай одоо үйлдвэртэй тусгай боловсруулдаг одоо шинжилдэг газруудтай тэгээд юу яла үйлдвэрлэлээ гэхэд тоо хэмжээтэй нэр устаагаа ирдэг учраас энэс айж ичих юм байхгүй. Тийм учраас атом одоо хэрэглээнд атомын энийг бүгдийг хэрэглээсэ гэж бодож байна. За тэгээд цааш нь одоо би чинь юу тамирчин болохдоо өөртөө нэг том зорилго тавьж ирсэн. Ер нь ямар ч юмд орсон би нэг өөртөө нэг зорилго тавиад тэгээд нэгдсэн нь хурц хиймсэн гэсэн тийм нэг сонин зартай. Тэгэхээр тамирчин болохдоо 17 наснаас 87 нас хүртэл би 70 жил 60-70 жил хөдөлмөрлөж иж гавьяат гэдэг цодыг авч би зорьсондоо өгсөн. Тэгээд атомд би тэр 60-70 биш 6-7 жилийн 6-7 жилийн хооронд ямар ч гэсэн хүрэх тийм боломжтой өөрөө өстэй үнэхээр энд хий гэж бодоод зүрх сэтгэлээ зориулаад өөрөө хий гэж бодох юм бол нэг 6-7 жилийн хооронд л санхүүгийн хэрэгцээтэй өрчин энэ одоо энэ цаг үеийн байдал ямар болж байгааг бүгдээрээ мэдж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо хөдөлмөрлө хуучин чи мэрэгжилтэй болчихвол тэгэл нэг юутайгаан юу сайхан амьдрах боломжтой байсан мэрэгжилтэй болоод одоо ажил хийгээд тэгвэл одоо хүний хэрэгцээг болох гэж байна шүү дээ. Мэрэгжил жишээлх юм бол ганцхан жишээ хэлэхэд
орчуулагч хүн гэдэг бол зөвхөн ховор байлаа шүү дээ. Тэр хэл мэднэ гэдэг чинь хүн бүгд сураад байдаг юм биш. Тэгэхэд одоо мэдний шиглэрээ орчуулж чинь, буган цагаараа орчуулж чинь. Тэгтээ зэрэг бидний онлайн бизнесийг барьж авсандаа маш их баярлах хэрэгтэй. Би бол атом барсандаа өстой үнэхээр баяртай байдаг. Тэгээд энэ зааланд цугларсан бүх улсууд энэ одоо бүгдээрээ бүртгүүлээд код авсан байгаа бах, зарим нь одоо авах байх. Тэгэхээр Монголд ч одоо 3 сая гарын хүнээс 3.1 нь бараг бүгдчүүдээ. Тэгэхээр сая гарын хүний энэ атомд одоо нэрийг бичүүлгээд бүртгүүлсэн байж, нэлсэн байж, энэ сайхан бизнесийг, онлайн бизнесийг, системийн бизнесийг хийж юм. Тэгээд энд одоо бүгдээрээ багтаад энд орсондоо өөртөө баярлж авах хэрэгтэй. Өөрснөө өстой сайхан юмд орлоо гэдгийг энэ юун дээрээс одоо мэдэхгүй чадахгүй юм сурч мэдэж аваад энэ алсын хараалын сайн мэдээ тэгээд цааш сайн ажилласаа ингэж бодож байна. Тэгээд бүх улсуудыгаа одоо сайн ажиллаж, хурдан хугацаанд сайн ажиллаж ихийг бүтээгээд одоо бага сайн бүрдүүл. Энэ бизнес чинь ганц хүний бизнес биш шүү дээ. Багийн бизнес. Жишээлх юм бол би гэхэд одоо ингээд бинараар явж байгаа юм чинь, хайртын системээр явж байгаа юм чинь өөрийнхөө кодоор 2 хүн л өрнө. Энэ талдаа нэг, энэ баруун зүүн дээр нэг, баруундаа нэг. Тэгтээ зэрэг дахиад надад чинь 40 хүн олдож байна. Одоо би чинь 500-600 хүнтэй